За сайн байна уу? Эдийн засгийн загварчлалын 2 дахь хичээлийг ингээд эхлэе. Энэ хичээлээр бид нар яг загварчлал одоо математик онол төсөөллийн юмнууд биш. Үр дүнгээ хэрхэн сайн харуулах вэ? Яаж харуулах вэ гэдэг талаар зүгээр репортууд яаж хийх талаар ярина. За математикийн мэдлэг чухал гэсэн ингээд үр дүнгээ сайжруулж харуулах нь сайн ингээд хэрэгсээ хүрэх нь хамгийн чухал. Би мундаг, би сайн гэдэг өөрийгөө бодоод лаг гэж бодоо яваад тахаас илүүтэй ингээ хүнтэй харилцаад өөрийнхөө үн цэнийг мэдрүүлээд одоо гоё үр дүнгээ харуулад тэгээ үр шин хүртээ явах нь чухал байдаг. Тэгээ монголчуудын нэг одоо төрөл нэг зан манч гэдэг лөө тэ нэг яг өөрийгөө лаг гээд тэгэл бусдыг амиа гэж явдаг тэ. Одоо тиймэрхүү байдлаас болоод бид нар ингээ үнэхээр лаг математиктай лаг гэсэн тэ бас ингээ гоё үр дүн нийгэмдээ хэрэгцээтэй нэг нийгмийн бүтээмжийг нэмэгдүүлэх тэгээ олуулаа хамтарч ажиллаад юм хийх гээд тиймэрхүү юм дээр жоохон сул юм шиг санагдаад. Тэгээ ер нь бол бидэд сад болж байгаа юм тэрл юм болов. Тэрийг ингээ гоё бизнес болгоод тэгээ бизнес аливаа юмыг бизнес болгох тал руугаа анхаарад явбал одоо бидэрт хүрхгүй газар үгүй байна гэж би хэлээд одоо бодоод байдаг шүү. За тэгээд өнөөдөр репорт хийх талаар юмнууд ярина. Тэгээд яла би нөө Econ Mod гэдэг миний GitHub-ын юм дээр repository Econ Mod гэдэг байж байгаа. Та одоо шууд Econ Mod гэдэг сургууль Econ Mod гэдэг github.com сургууль Econ Mod гэх юм бол минийх дээр чинь би first гэдэг хичээл орсон. Хоёр дахь хичээлээ жоох өөр газар хийчихэд сая нөө тэгж яхаа мартаад өөр газар бэлтчиж тэгээд хичээл хийснийхаа дараа тэр юуруугаа энэ репозитори руугаа оруулна. За яаж оруулж байгаагаа бас тусдаа видео болгоо хийжүүл бас хэрэгтэй байж магадгүй. GitHub гэдэг бол version control system гэдэг файлынхаа өөрчлөлтийг надын компьютер дээр байгаа өөрчлөлт энэ онлайн тэр нөгөө сервер дээр байгаа энэ өөрчлөлтүүдтэй харьцуулахад биш кодуудтай харьцуулахад юугаараа өөр байна те олон хүмүүс зэрэг ажиллаж байгаа нөхцөлд ингээд кодуудаа нэгтгэхэд илүү ингээд оновчтой болгож өгдөг тиймэрхүү version control system гэдэг айгуу чухал байгаа тий Git, SVN, Subversion гэх мэт юмнууд байдаг. За тэгээд тэрний тухай дараагийн видеоноос үзээрэй гэж хэлээд энэ өнөөдрийн видеогоо эхлэе. Тэгээд за өнөөдөр бол энэ second гэдэг юм бэлтлээ. MATLAB онгойлгох ингээ хаач. За MATLAB онгойлгосон. За би MATLAB дээр яа энэ фолдер ба штэ энэ фолдер руугаа MATLAB-ийн замыг заагаад CD. За ингээд за тэгээд энэ дээр маань юунууд байна вэ гэхээр түрүүний харсан файл фолдерууд ингээ байж байгаа. За одоо өнөөдөр хэдлэгийн үзэх үр дүн маань яг эцсийн үр дүн маань одоо байгаа. Би танад харуулъя хэдлээ хаана хүрэх гээд байгаа вэ гэхээр final results. За хэдлээ одоо юм тоогоор хүснэгт яаж хийдэг юм бэ? Зүгээр за энэ зүгээр текст байж байна. Хүснэгт байж байна. Зураг байна. Зураг яаж оруулах вэ? Энэ LaTeX юм байгааз. За тэрнээс гадна чи ингээ текст гэж. Текстийг бол эдрийг бол яагаад ингэж онцолж ярьж байгаа вэ гэхээр зүгээр нэг удаа хийх гэж байгаа бол зүгээр нэг LaTeX дээр одоо LaTeX macro-ыг нэгэд үзүүлэхэд LaTeX macro дээр одоо шинэ файл нээж байгаа л те одоо ингээл бла гэж бичиж байгаа юм хэвлэж байж болно шүү дээ. За энийг олон давтамжтай хийх. Одоо олон улс манай компаниуд л одоо олон улсад сар бүр ингээд хийдэг учраас нэг темплейт загвартай байгуулсан байх нь чухал байдаг. Тийм тохиолдолд яаж хийдэг юм бэ гэдгийг өнөөдөр ярих гэдэг. Энэ хүснэгтэйг бол хийчих бах те гэдэг. За санаа нь бол тийм. Тэгээд энийг хийхээс гадна бас тэр Iris toolbox гэдэг тэрийг яаж ашиглах вэ? Тэр маань бас энэ эдрийг хийхэд зориулагдаад айгүй ингээд тохиромжтой бүх зүйл хийсэн байдаг. Тэр нь юу вэ гэдэргээд ярина. За энийг хаачих. За тэгээд юу миний дуртай текст эдитер бол энэ Visual Studio Code гэдэг өмнөх хичээлээр ярьсан. За яг энэний тухай ингээд энийг GitHub эдэртэй яаж холбож ашиглах вэ гэдэг талаар бас дараагийн видеон дээр ярья. Дараагийн видеог би маргааш хийчих байх гэж бодож шүү. За тийм учраас хайртай Visual Studio Code төр зур хаач тийм одоо. За бидэрт одоо MATLAB байна. За одоо MATLAB яа edit second name гэж файл хамаг кодод байгаа. За ингээд edit хийгээд онгойлгох чинь. За тэгээд түрүүний харсан веб юу гэх юм
Файлыг хийнэ. Репортыг PDF-тэй тий. За тэгээд одоо энэ чи файл байна. Second m гэдэг файл бол хамгийн бүх юмыг хийн. Тэгээд second mod гэдэгт маань модель маань байж байгаа. Second mod өмнөхтэй яг адилхан байж байгаа. Тэгээд энгийн. Тэгээд x гэсэн одоо state variable, x нь одоо shock. Тэгээд measurement нь obs, параметр нь a-гаараа. За тийм байгаа. За second n дотор параметр дээр заагаад өгч байгаа 0.7 гэдэг өмнөх шиг зааж өгч байгаа. За тэгээд second одоо харуулъя. Second XML гэдэг дээр хэллээ. Ямар нэгэн text түрүүнд одоо би за энийг харуулж байгаа. Энэ final result. Энэ text байгаа шүү дээ. Энэ текстийг одоо XML хэлбэрт оруулаад XML хэлбэрт оруулж агаад ингээд автоматжуулж хамаар илүү амар үдийн байгаа. За тэгээд тийг харуулахын тулд edit second XML гэдгийг нээж үзье. За одоо ингээд энэ бүтцтэй текстэр MATLAB matrix laboratory гэдэг энэ чинь ингээд текстийн яг энэ текст маань яг энэ ч байгаа ингээд текст яг энэ ч байж байгаа. За тэгээд энэ файлын бүтцийг харах юм бол одоо энэ second DTT гэдэг за DTT гэдэг файл нь document энэ байх document type definition гэдэг document одоо энэ чинь ингээд W3 school дээрс ингээд жишээ ингээд байж байгаа. За энэ яадаг вэ гэхээр за энэ файл маань байж байна. Тэгээ энэ нь болохоор intro гэдэг юу та. Нэг одоо бүтцэх юм уу та. Энэ чинь нээж байгаа tag, хааж байгаа tag байна. За энэ дотор энэ өөрөө нэг том section body text гэж байгаа. Энэ body text энэ чинь ингээ хаагдчихээн. Энэ чинь нэгдээд энэ чинь хаагдж байгаа. Хаагдахаараа ийм нөө ташуу юутай байдаг. Зурастаа тийм нэг блок гэх юм уу та. Энэ нэг дахиад нэг intro гэдэг блок. Энэ чинь info list гэдэг дахиад нэг блок байж байгаа. За энэ нөө тэр чигээрээ файл маань all text гэдэг блокын дотор байж байгаа. Ингээд давхарлагдсан юм байгаа. Тэгээд энэ чинь intro гэдэг all text гэдэг блок дотор intro гэдэг блок байгаа. Intro гэдэг блок нь дахиад дотор intro L, intro R гэсэн блокуд байж байгаа. Би зүгээр энэ зүгээр миний сонгож авсан текст. Энэ та өөрөө ингээд юу ч биш болно. Хэлээ яа. Edit тэр second DTT гэдэг. Энтэй яана. Хэлээд одоо энэ чи текст байгаа. Энэ чи ингээд баахан тагууд tag гэж нэрлэж байгаа. Тэгээ эдэр байгаа. Энэ тагуудаа ямар учиртай тагууд байх юм бэ гэдэг энэ чи ингээд DTT файл дээр зүгээр ингээд тодорхойлоод өгчдөг. All text гэж байна. Element all text гэж байна. За тэрэн дотор ийм did элементүүдтэй байна. Intro нь өөрөө цаашлаад ийм байна гээл те. За тэгээ явж ирсэн intro R нь болохоор number par гэсэн did элементүүдтэй байна. Ингээ харъя л да. Intro L нь number par гэсэн хоёр юутай байгаа. За тийм байна. Тэгээд A par нь датаных нь утгах нь гэж байгаа. Одоо PC data буюу ямар нэгэн текст хаа энийг интернетээс нөхөд үзээ. Тэгээд footnote гэх юм уу иймэрхүү юмнуудаас утгах нь иймэрхүү байна. Тэгээд footnote гэх юм бол утгах нь текст маягтай байна. За энэ үржүүлэх тэмдэг бас дандаа нэмэх тэмдэг гэж болно. Тэр нь бол regex гэдэг би Python дээр ярьжсэн та хэрвээ мэдчихвэл үржүүлэхтэй байвал заавал байх хэвээр. Тэм нэмэхтэй байвал заавал байх албагүй. Гэхдээ 0 буюу 0 буюу түүнээс их үржүүлэхтэй байвал 1 буюу түүнээс их буюу заавал нэг утга байх хэвээр юм шүү гэсэн санаа ингэж ярьж идэг. За тэгээд энэ чинь ингээд дэг элементүүд нь доторх утгууд нь юу байх юм бэ гэдэг. Эхлээд ингээд том бүтцүүдийг ярьж ийсэн. Сүүлдээ ингээд жижиг бүтцүүдийнхаа юуг нь яг утга нь ямар шиг утгатай байх ингээд. За тэгээд attributes гэж ингээд элемент байгаа. Элемент нь цаашаа ингээд a par гэдэг элемент байгаа шүү дээ. Тэрний attributes дотор нь p гэж attributes байна. За тэр нь default нь болохоор all гэдэг утгатай байна гэх юм уу те. Ингээд заагаад өгчдөг. Ийм хүн зүү тогтолтой файл XML байх юм шүү гэдэг тэнцээ заадаг шүү. За энэ чи болохоор за энэ second DTD-д заасан логикоор энэ файлыг ойлгоно шүү гэдэг ингээд зааж өгдөг. За тэгээд энэ файлгаа одоо parse энэ одоо уншаад задлаад гоё хэлбэрт оруулаад яг энэ логикийг дагуулж хагаад за тэгээд
тийм юм л хийх зорилготой байгаад байгаа. Тэгээд маш олон улсын хувьд одоо дахин хийх тохиолдолд яг энэ зарчмаар явбал мэдээж автоматжуулах бүрэн боломжтой болно. Forecast date гэхээр 2020 дугаар сар Country Name Mongolia одоо хин хийсэн сугархуу Light Brown гэдэг хоёр хүн хийсэн мэгэл жишээ те. Би бол яг ажлынхаа яг жишээг биш зүгээр ойролцоо юмар л харуулж байгаа шүү дээ. За юм байгаа. За тэгээд текст маань иймэрхүү юмн дээр оршиж байгаа юм. Энийг хэдлээ цаашаа яаж хийхийг харуулна. Яаж ашиглах юм? Second tick гэж байна. За хэдлээ second tick гэдгийг нэг tick гэж яриад байгаа шүү дээ. За энэ бол одоо юу юм? Template. Хэдлэгийн одоо хамгийн эцсийн үр дүн маань одоо энэ PDF файл маань баахан инпутуудыг аваад энэ input гэж байгаа. Тэгээ энэ input, энэ include graphics гэх бас input гэдэг. Эдрийг авж байгаа эцсийн дүндээ энийг хийдэг. Тэгээ text байгаа шүү дээ. Text болохоор бас энэ second text гэдэг нөө second XML маань цаашдаа яваад second text гэж хувирагдаад очсон байж байна. Тэгээ тэрийг нь авнаа гэдэг ингээ яддаг. Тэгээ энийг би ингээд энэ чи харахаар амар утгагүй харагдаад байгаа. Би Visual Studio дээр гоё өнгөөр нь ялгаруулаад байгаа гэдэг. За second XML. За XML амар гоё. За ингээд folder нэх юм байна. За одоо нийцсэн. За folder дотор маань иймэрхүү ингээ файлууд байж байна. Энд чи ямар нэгэн version control байхгүй учраас юм байхгүй. За control P дараад second одоо юу XML гэдэг ингээд бат маш олон файлтай with одоо folder дотор чинь дахиад зөндөө фолдерууд байгаа тийм бол ингэж control P дарж байгаа хайхад маш амархан шууд гараад ирдэг. За ингээд одоо ингээд өнгөөр ялгацсан амаргац. Тэгээд tag нь чи P гэдэг tag чи байж гин. Нөө юу энэ tag энэ par tag чинь одоо энэ чи хойно хаагдаж байгаа шүү дээ. Энэ чи хаагдаж байгаа. Гэхдээ нэгдсэн болгон хаагдаж явж байгаа. За second техник харуулъя. Тех рүү гоч. За одоо энэ чи гоё ингээд ингэж өнгөөр ялгаруулахын тулд бас нөө юу тех энэ юунуудыг extension эдрүүдийг энэ shop болов. Extensions shop гэдэг энэ чинээс доо LaTeX гэдгээ бичиж байгаа хайхаар хэрэгтэй юм чи олдно. Тэрийг install хийгээд тэгэл болчихж байгаа юм да. За тэгээд ингээд өнгөөр нь гоё ялгаа харуулад эхэлж байгаа. За тэгээд LaTeX мэддэг бол document class гэж document class гэж эхлүүлээд тэгээд use package ямар package-ийг авчлах юм гэдэг. Энэ graphics history бол энэ include graphics гэдгийг ингээд хоёр зураг оруулахад. Энд чинь нэг зураг одоо хоёр зураг байгаас нөө PDF-ээс санах юм бол хамгийн ихэнд нэг зураг энэ чинь нэг зураг энэ чинь нэг зураг гэж байж. За энэ чинь ингээд tech юу байна? Энэ хүснэгт маань энэ чинь my table гэдэг ингээд байж байгаа. Тэргээр ингээд энийг ингээд ашиглаж ийн гэсэн. Энд чинь ингээд зам нь ямар зам дээр хаана байж байгаа юм бэ гэд заасан байж байгаа. За тэгээд энэ чинь нөгөө text file маань байна гэсэн чинь тэрийг бас input болгож аваад тэгээд хаана байх юм гэдгийг заагаад гэж. Одоо text file дотор маань тэр нөгөө body text гэдэг нөгөө юу штэ хэсэг одоо tag байгаа. Body text хамаг гэх нь одоо энэ body text энэ хэсэг. За одоо энэ body text-ийг энэ чи байлгана шүү гэ. Body text starts гэж бичсэн байна. Нөө энэ comment хийсэн байна те. Ингэж явдаг байгаа. За ингэж ийм хүмүүс байна. Одоо тэгээд тэрсэн. За одоо ингээд эхлээд явъя да. Тэгээ эхэлж явж байгаа үйлснийг нь тайлбарлаа явчих. За second name руу шууд очиж та. За тэгээд энэ бол эхний command би шууд хийсэн байгаа. Хэдлэгийн зам маань энэ second дээр байж байна. За дараа нь Iris Toolbox 2018 3 сарын 19-ний хувьдрыг дээр ашиглаж байгаа. Интернетээс шууд татаад авах боломжтой. Өмнөх хичээлийг үзээрэй. Яаж татах юм гэдг бол. За тэгээд add path гэдэг Iris-а ингэ замд оруулах. За тэгээд Iris-а замд оруулсныхаа дараа ингээд Iris startup-ыг заавал хийдэг байгаа. Тэгжиж нөө таниулдаг замуудаа ингээд MATLAB руу нэмж өгдөг. За CLC гэдэг нэг устгах чинь. Тэгээ юу энэ чинь юу гэхээр одоо LaTeX маань одоо энэ чинь ингэж байж enter гэдэг. Энэ байгаа шүү дээ. За ингээд устгах чи. Тэгээд хэдэ зүгээр Iris version-ыг шалгахыг хүсэж байгаа бол ингээ Iris version гэж бичгээр 2018 сарын 19-нд гараад ирж байгаа. Ингээ шалгаж бодлоо шүү. За тэгээд бас яа.
Одоо энэ second XML гэсэн text file байна гэсэн тийм. Тэгээд энийг ингээд файлаа уншуулахын тулд бидэрт одоо юу MATLAB-ийн MATLAB-ыг илүү сайжруулсан MATLAB дээр байдаг юу илүү сайжруулсан юу байна. XML to extract гэдэг функц байна. Тэр функц маань энэ second гэдэг tools гэдэг folder дотор байж байна. Tools энэ second энэ байж байгаа. Илээ юунууд энэ байж байна. Тэр чинь сая яагаад ингэж юм? Сая ажилласан. Энэ илүү тех уншуулахаар уншуулчихдаг юу. Би энэ чи ажиллах гэдэг дарсан юм хта. За яг энэ байхгүй байх хэвээр. Техийг уншуулахаар нэмэгддэг автомат файлууд нь ороод ирсэн байж байгаа. Tools дээр XML to extract гэдэг нэг tool ашигланаа. За XML to extract-ийг интернетээс татж авна. XML to extract гэдэг яачих. Тэгэхээр юу with bug fix edit features гэдэг энэ шууд XML юугаа яхаад татж авах болохгүй байсан. Тэгээ алдаа зааж ирсэн. Тэрнийх нь яг энэ with bug fix edit features гэдэг рүү очоод тэгээд download functions руу очиж байгаа. Тэгээ пункт ингээд татаж авч бол шууд download гэдэг download хийгээд авчих нь. За тэгээд ингээд пункт зүүж байгаа. Тэгээд тэрийг MATLAB дээр ингээд тавьчихгүй тийм. Тэр лиценз text зэрэг байж байгаа. M файлыг л ингээд тавьчиход болно. За тэгээд цаашаа явна. За тэр энийг ингээд замдаа тавьчихаар хаана ч байсан ашиглаж болно гэсэн үг тийм. За түүний дараагаар энэ яаж байгаа. Helper гэдэг M файл хэдлээд бас байна. Folder-аас санал энэ чи helper M гэж байж байгаа. За энийг MATLAB дээр нээч edit helper гэдэг. За энэ гэж creates this file just creates two Perl scripts which will help us to Perl is you can read on internet more about what the Perl is, but now you can just say that this Perl files, you can understand that this Perl files will let us replace some things in the files. So create two Perl scripts to help us replace certain contents of files. Let's say this way. Yeah. So ингэчүүл. За энэ ингээд яаж байгаа. Энэ чинь ингээд f-print MATLAB-ийн файл open гэж хагаад тэгээ close энэ хийж байна. Тэгээд энэ хоорондоо ингээд print гэдэг файл бичдэг. Тэгээ файл бичлэлт хийгээд ингээд хийж байгаамаа. Тэгээ tools дээр энэ чинь ингээд энэ хоёрыг устгах чинь би аль нь хийсэн байсан. Тэгээд одоо энэ хоёрыг ингээд яаж байгаа. За юу хийж байгаа гэдгийг одоо би одоо тайлбарчих уу. За юу хаана ашиглах уу гэдгийг зүгээр хараарай. За гэхдээ яг энэ бол энэ хэсэг нь strip header гэж байна. Хэлээ тех олон тех файл үүсгэн. Зарим тех файлаа өөр тех файл дотор ашиглах нь. Тех файл болгоно нь өөрсдөө нөгөө MATLAB-ийн биш LaTeX-ийн begin document гэдэг нэг хэсэгтэй use package гэдэг байх юм даа шүү дээ. Тех файл болгоно тийм байдаг. Тэгэхээр бид нар гэхдээ олон тех файлыг нэгтгэхэд тэр begin document гэдэг чинь ганцхан байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бусад тэр нэг bit файлуудаас input болгож ашиглагдах нөхдүүдээс одоо энэ ч second tag гэж шүү дээ. Энэчнээс ашиглахад begin document энэ begin document байлгаад бусдангаас нь устгахын тулд одоо энэ файлыг үүсгэж байгаа. За энэ файлыг одоо ингээд дэлгэрэнгүй тайлбарлаа. Яг энэ ингээд end document begin document гэдэг энэ хоёр ингээд байж байгаа. Тэгээ энэ хоорондох тэр preamble гэдэг LaTeX-ийн эхлэл тиймэрхүү юмнуудыг ингээд устгаарай гэсэн юу байгаа. Тэгээд strip header.pl гэдэг файл үүсгэнэ гэж байгаа. За дараагийнх нь болохоор одоо юу байна? Second header-ийг харъя да. Энд чинь ингээд result source гэж байгааз. Энэ бол ерөнхий зам. Тэгээд олон улс төр хийгээд ирэхээр зам болгоно өөр байна. Тэгэхээр result source гэдэг нэг тодорхой нэр хувьсагч оруулаад тэрүүгээ ингээд тодорхойлж байгаа. За энэ хувьсагчийг одоо яг ингээд тухайн яг орных нь жишээгээр ингээд хувиргахдаа одоо энэ replace pair гэдэг файлыг ашиглая гэж байгаа. Тэгээ тэр нь дотор тэр нь юу хийх гэж байна гэхээр одоо энэ
resource source гэж байна. Resource source path гэдэг энэ resource source гэдгийг энэ зам path-аар нь орлуулаарай гэдэг функцийг энэ чинь ингээд бичиж өгч байгаа. За энэ хоёр файлыг ингээд үүсгэх юм. За хэлээ одоо үүсгэх run helper-ыг гүйлгэж байгаа. Helper m файлыг run гэхээр гүйлгэж байгаа уншуулж байгаа шүү дээ. За тэгээ би түрүүнд нөө Perl файлууд устгасан энэ хоёр одоо дөнгөж сая 0025-д ингээд зохиогдсон үсгэгдсэн маа. За ингээд тийм байна. За энэ хоёрыг яаж үзье? Хэлээ энэ ч байгаа юм чинь. Replace Perl гэдэг энэ ч яаж байгааз юм. Одоо энэ одоо tools гэдэг фолдер дотор байгаа мөртлөө шууд хайхаар гараад ирж байгаа. Strip гэхээр бас гараад ирж байгаа хайхаар. За ийм ингээд хоёр файл аа. Тэгээд энэ хоёрыг ажилуулхлаар сайхан юмнуудыг орлуулад өгчнө. За иймэрхүү юмнууд ашиглагдана. Ингээл нөө репорт хийх амархан байх гэж бодохоор амархан яг хуу нэг удаа хийхэд амархан олон удаа хийхэд ингээ гоё орчмын технологиуд ашиглаж байгаа шүү дээ. За энэ нэг temporary directory гэдэг W гэдэг working directory гэдэг энэ байж байгаа. Энийг ингээд анх байж байвал устгах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөө контентууд нь давхцаад жоохон юу байгаа. Алдаа үүсгэх гэдэг. Тэгэхээр энэ ашиглах хэрэгтэй. Тэгээд хэлээ W дээр устгах чамаа ингээ байхгүй болсон. За forecast. За forecast-ийн энэ хэсэг бол энэ хэсэг ингээд дуусчихж байгаа. Эхний хэсэг те. Preliminary гэх юм да. Энийг шинжилт preliminary гэд. Энийг хоёр дүүтэй хичүүлнэ ингээд гоё. Forecast болгоод. За forecast хэсэг бол яана. Өмнөх хэсэгтэй адилхан. Бид нар second мод дээр загвар мань байж байна. Тэгээд 7 гэдэг А дээр утга 07 гэдэг утгыг өглөө. За тэгээ модулээ ялгалаа, solve-длоо. Төлөвтэй төлөвийг авчлаа. За тэгээд observation дээр одоо ийм 8 observation үүсгэлээ. За тэгээ фильтр хийлээ. Одоо тэгээд 2019-өөс цаашаа 10 quarter энэ удирлаар явж байгаа шүү дээ. Тийм байж байгаа. За тэгээд энийг ингээд энэ хэсэг бол өмнөх хичээлдээ ярьсан. Их ойлгомжтой. Iris-аа ингээ ашиглаад эхэлчихэж байгаа юм л да фильтрээр тий. Фильтрээр за T series ч гэсэн юу вэ? T series ч гэсэн Iris-ийг ашиглаад эхэлчихэж байгаа. За одоо яана? Report table гэж байгаа. Хэдлээ table хийж болно, зураг хийж болно тий. Тийм хөлбөр зүйл байж болно шүү дээ. За тэгэхээр хэдлээ яана? За энэ хэсэг бол зүгээр нэг зам хийх тий. Тийм юм да. Тэгэхээр нэг гिचээ зүгээр. За тэгээд энэ display гэдэг бол юу штэ нөө мессеж гаргаж байгаа. Report table starts гэх ингээд үүсгэж юу log message үүсгэж байгаа. Тэгээд энэ file zip results гэдэг одоо фолдер одоо энэний одоо байгаа фолдерын дотор нь results гэдэг байхгүй фолдер байхгүй бол үүсгээд өөрөө гэсэн иймэрхүү логик хийж явж байгаа. За тэгэд энэ чи ингээд report үүсгэж чинь шинэ report Iris дээр тэгэд би бас нөө юу аа манай ажил дээр нөө бүр 2010 оны Iris хөлбөр ашигладаг болохоор 2018 мэдрийнхэн жоох өөр болсон. Би бас яг байнга ашиглуулахаас мэдгүй. Гэхдээ яг үүсгэж болж байгаа юм л да. За тэгээ юу? Гэхдээ асуудалгүй. Гэхдээ хэлнэ надад бол би ч гэсэн бас шинэ хөлбөр нь явгаар ялгаа тань гэд судлах хэрэг бас байгаа юм шиг байна. За тэг яг report new гэдэг ингээд үүсгэнэ. За тэгэд энчээр color true гэдэг энэ color дээр нь одоо 9 жирийн одоо color сонголт хийж болно. Гэхдээ энэ чинь яг зүгээр true гэдэг өнгөтэй гэдэг. Тэгээд column separation гэдэг нөө table элемент гэх нь багнуудын хоорондын зай. Тэгээд visible гэхээр visible байхгүй шүү гэдэг false гэдэг. За ингээд rep гэдэг object үүсгэж байгаа. Rep тэ. За report my forecast. За тэгээд table options гэдэг table-ийнхаа options байж байгаа. Тэрэн дээр range дээр table-ийн маань range нь ямар байх юм бэ гэдэг. Хэлээ. Одоо энэ чи ийм rangeтэй байна. 8-аас 9 оны 4 гэдэг. Тэрийг энэ чи зааж өгч байгаа. За тэгээд одоо энэ чи rep table гэдэг rep. Энэ чи report бол table хийж болно, table-ийг жагуулж болно, зургийг жагуулж болно. За энэ чи table нэмж өгч байгаа. Table дээр table options хийж өгөө. Тэгээд date format нэмэх date formatтай шүү гэдэг. Decimal гэдэг нэг decimal гэдэг нэг байгааз орон. За ийм байна. За тэгээд ингээд subheading гэдэг одоо энэ одоо юу хин
Forecast value энэ forecast values дээр heading ороод ирсэн гоос. За энэ хоёр бол адилхан. За тэгээд энэ ч зүгээр зай авахын тулд ингээд оруулаад өгсөн. Энд чинь нэмэлт нь хоос юм оруулаад өгсөн. Тэгээд table оруулсан subheading гэдэг ингээд ийм үг оруулаад. За тэгээд series гэдэг нөө FF чи юу гэхээр нөө загварын маань төсөөллийн маань утга шүү дээ. Тэгээд F mean гэдэг дээр нөө төсөөлөл нь байж байгаа. Тэрэн дээр X утга. Энийг ажил харуулж үзэлтэй ингээд 2022 оны 22 хүртэлх утгууд нь ингээд байж энэ гэсэн шүү дээ. За F min E маань ингээд утгууд. За энэ хоёр нөхрийг ингээд ийм series гэдэг X гэсэн юутай утгатайгаар тавиад өгч байгаа. Энд чинь ингээд series X, series E гэж аз. Энийг юу ч өөрчилж байна шүү дээ. Ингээд тавиад. Тэгээ ард нь ингээд нэг жоохон зай хийж өгөөд энэ чинь дахиад нэг доорн зай байна те. За тэгээд out file гэхээр out file-аа болохоор энэ чинь results гэдэг folder-ын reportable PD гэж үүсгээрэй гэдэг PDF гээд тэгж байгаа. За тэгээд reportable гэсэн report subheading гэсэн subheading-ээс уншвал яалаа. Уншуулаг байна те. За тэгэхээр subheading энэ хэсгийг уншлаагүй учраас уншуулчих. За тэгээд энэ out file яг зүгээр нөө файлын гарц файлын нэр маань юу байх юм бэ гэж байгаа. It is not the right place to add. За энэ report table оруулаг байгаа юм шүү дээ. За. Оп. За. Одоо тэгээд хэвлэн PDF руу хэвлэхийн тулд одоо republish гээд за тэгээд delete latex гэдэг нөө PDF үүсгэхийн тулд LaTeX үүсгэж байгаа. Тэгээд тэндээсээ цаашаа PDF болж байгаа. Тэгээд default нь бол LaTeX-аа тэгээд устгаад PDF-ээр аваад үлдэх. False юм бол LaTeX-аа байлгаж байна. За энэ LaTeX-аа хэдл ингээд за энийг яач. Temp дэргээд W дэрийг үүсгээд тэгээд тэнцээ хийн. Тэгээд цаашдаа дараагийн үйлдэл болохоор temp дээр нь устгах чинь. Энд чи хэдл яа. Зүгээр republish гээд out file гэдэг чинь утга нь юу гэсэн гэхээр results report table гэж байгаа шүү дээ. Хэлээ results report table руу очихоор results report table гэдэг энэ чинь 0.2 гэдэг өнгөсөө. За ийм одоо PDF файл байж байгаа. За ингээд жишээ гаргацсан байна. За тэгээд W дээр дотор үстэй. Энийг нөө үүсгэхэд ашиглагдсан TIFF файлын чи яаж байгаа. Энэ TIFF файл ингээд яг юм одоо 2018 оны Q ингээд iris маань өөр ингээд үүсгэхэд өгсөн байгаа тийм. Тэгээд утгууд нь маань ингээ forecast утгууд нь чи ингээ байж байгаа. За одоо хэдлээ энэ чинээс энийг ингээд ашигланаа. Энийг цаашаа нөгөө нэг бүр ингээ том тий одоо final result гэдэг энэ table маань чи яаж энэ зурагтайгаа нэгтгэхэд тексттэйгээ нэгтгэхийн тулд PDF-ийг ашиглаж болохгүй. Тэгэхээр энэ тех нь хэрэгтэй. Энэ тех файл нь өөрөө хэрэгтэй байхгүй бидэрт. За тэгээд энэ техний хадгалахын тулд хэлээ яаж вэ? Одоо энэ W дээрийн дотор tech extension дээр бүх ингээд нөхдүүдийг ингээд жагсагаатахаа файл лист үүсгэж байгаа. Тэр нөгөө нэг одоо шууд үүсгэх учраас нэр нь замбрааг юм байна. Тийм самсрууд оруулсан. За тэгээд file list гэдэг хувьсгч хэлээ утгыг хай. Тэгэхээр одоо name нь энэ тий ийм байна гэдэг чинь. За одоо тэгээд энэ чинээс хэлээ file list-ийн нэгийнхаа нэг нь одоо энэ чинь тэгтээ бүх л файл гарч ирж байгаа. Энэ чинь хэлээ нэг л байгаа учраас ингэ гараад ирчихэж байгаа. Олон файл байвал олон юм байна. За олон тусдаа. Тэгэхээр ингэ тех файлынхаа нэрийг олоод авчиж байгаа. За тэгээд одоо яг энэ нэг Perl script ашигланаа. Strip header гэдэг нөө strip header MATLAB-ийн LaTeX-ийн юмнуудыг устгах гэсэн шүү дээ. Тэр одоо энэ document class гэдэг хэрэггүй. Энэ begin document хүртэлх бүгдийг устгаад begin document ч гэсэн устгаад тэгээд доторх ингээд контентуудыг агуулж агаад энэ документ маань бас ингээд устгах юм. За тэгээд хэдлээ яаж устгаж байгааг нь харъя. За ингээд Perl гэдэг код команд гэж байгаа. Тэгээд энийг ашиглана. Энэ хэдлээ функц ашиглана. За тэгээд энэ файлыг оруулаад энэ файлыг гарганаа гэдэг. Perl-ийн утгыг санал юу вэ? Strip header. За. Ингээд input output гэд байж байгаа. За. Энийг явууллаа. За, одоо тэгээ my table LaTeX гэдэг юм үүссэн байх. Хаана? Results tables my LaTeX.
энэ чинь ингээд 0.035 өнгөсөө үсгэсэн байна. За энэ чинь ингээд дараа нь харъя л да. За ингээд mark right зяавчлаараа mark right-ээс эхлээд end tabular гэдэг өмнөх нөгөө нэг файлтайгаа харьцуулбал яг одоо энэ mark right энэ чинь тийм. Тэгээд end tabular гэдэг энэ чинь ингээд дууссан байж байна. Тэгэхээр энэ Perl script нь ийм үйлдэлж байгаа гэсэн үг. За тэгээд за энэ яах вэ? Одоохон хэрэггүй. Нөгөө файла бүгднийг нэг дор өнгөрүүлэх зүйл энэ нөгөө мессежүүд чи хэрэгтэй шүү дээ. Хаана явж байгааг нь ойлгоход тусдаа. Халдаагаар бол хаан зогсныг нь баг цалах тусдаа тий. За ингээд results дотор figures гэдэг файлыг фолдерыг үүсгэж ялд үүсгэж байж байгаа. Тэгтээ яг хаа энэ одоо replace overwriting хийгдчих байх. За тэгээд энэ чи байхгүй бол нэгээд өрөө гэж. За тэгээд дахиад нэг report үүсгэж байна rep гэх тий. За энэ дээр figure гэдэг шинэ MATLAB дээр одоо figure ингэж үүсгээд за visible off гэхээр харагдахгүй. Plot тэгээд MATLAB дээр зүгээр одоо plot хийж байгаа шүү дээ. Plot хийдэг. Тэрний л юм хийж байгаа юм л да. Одоо ийм юм болох гэдэг юм л. Figure plot одоо зя зураг маань ямар удаж байна. За ийм зургийг хийх гээд байгаа. Тэгээд нөө юу та grid нэмэгдсэн баг те. Энэ зургийг grid нь ч байна. За тэгээд энэ зургийг яагаад байгуулснаа тэрийг шууд rep user figure гэдэг report руу ингээ авчиж байгаа байхгүй. Тэгээд my x series гэж нэрлэе. Тэгээд гэж болгоё гэдэг ингээд авчиж байгаа. За дараа нь энэ зургийг хэвлэж байгаа. Print гэдэг EPS хэлбэрээр хэвлэнэ. EPS нь бас дараа нь одоо за хэдл хаана үссэн байна гэдэг харъя л да. Энэ дөнгөс энэ чинь үссэн байж тээ. За ингээ зураг маань чинь ингээ үссэн байж байгаа. EPS хэлбэрээр одоо файлын extension хэлбэр. Энэ бол хаана ашиглагддаг гэхээр second tag гэж байгаа. Энд чинь myxfx гэж байгаа. Энд чинь ингээ ашиглахтаар EPS-ээс шууд PDF болгоод хөрвүүлэгдээд орчдөг. Тийм учраас EPS гэж хадгалаад байгаа шүү. За дараа нь мөн адилхан ингээд E-ийн зургийг хийгээд ингээ print хийж. За энэ E-маань ингээ асаарсан. За юм байна. За дараа нь text гэж. За одоо text ч л да хамгийн төвтэй шүү дээ. Одоо XML struct гэдэг нөгөө нөхрийг замдаа зааж өгсөн ба шүү дээ. Тэгэхээр хэдлэг ойлгоно. Одоо ингээ зүгээр дараад үзэхээр XML struct is not found on current MATLAB. Хэдлэг зам дээр зааж өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ зам нэмж байгаа ажиллуулъя. За тэгээд за not enough input arguments гэдэг ямаас пункт бол байгааг мэдээд эхэлж байна те. Гэхдээ input хийгээгүй байна шүү дээ гэдэг ч. За тэгээд second XML гэдэг энэ dot гэдэг бол тухайн current folder. Тэгээд тэрний дотор байгаа second XML гэдэг файлыг аваач гэж ref file гэдэг юм объект үүсгэж байгаа те. Үүсгэж. Тэгээд XML struct гэдэг XML-ээ шууд struct руу хуургаад ингээд юм болгочих. За ийм. За alt text гэдэг нэг том зураг маань гараад ирж байгаа хэвээр. Alt text хамгийн том tag юм да. За энэ tag-ыг бол нэг web development дээр их ярьдаг шүү дээ. HTML тэ. За text ингээ хоёр байна. За хоёр дээр ингээд intro body text info list гэдэг нөхдүүд маань body info list intro гэдэг нөхдүүд маань чинь ингээ байж байгаа юм. За тэгээ цааш нь ингээд явуулаад харавал body text руу орё л да. Тэгээд par гэдэг яг тус би зүгээр нөө bold за манай ажил дээр яадаг вэ зүгээр bold хэлбэртэй нөгөө нэг толгой хэлбэртэй тий. Тэгээд бас нөгөө дундын текст хэлбэр гээд ялгаж яадаг. Тэгээд энийг нь өөр үгээс биш тэгэлтэй тэгээд бичиж болно. Энд чинь зүгээр би a par гэсэн. За 2 a par 3 par байгаа маань. Тийм байна уу гэхээр a par 2 3 par байгаас. За тэгээд a par руу очие л да. За ингээд 2 ингээд дотор нь юм байна. За тэгээд a par 1-ийн текст гэдэг ингэхээр нөгөө текст маань гараад ирж байна. Хоёрт нь юу вэ? Би бас as of what ингээд
APAR as of 2000 ингээд хоёр юу маань байж байна тий. Хоёр APAR 1 2 гэж хийж байгаа тий. Тэрний маань юмуд гараад ирж байгаа. Body text тэгэхээр APAR гэсэн шүү дээ. APAR дотор хоёр байна. Тэрнийх нь нэг нь хоёр нэгэд нэг нь байна, нэг нь text. За text-ийг үзсэн attributes PO гэдэг. Энд нөгөө PO ихнийхийг нь P-ийг нь юм бичих учраас дефолтороо deleted дээр чи байж байгаа шиг all-оор байж байгаа тийм all гэж хийж байгаа. За энэ чи хэл хоёрыг нь харъя. Secondary гэж юм байна. Тийм secondary гэж бас энэ чи хэлээ заагаад өгсөн учраас secondary тийм байж байна. За одоо за үргэлжлэл ингэсэн. За all text 2 гэдэг дээр яхаар яг нэг structure руу очиж байгаа гэдгийг харсан. За тэгээд цаашаага нэлээ яана. Одоо PDF open гэдэг header дээр бас нэг юм f open f close гэдэг файл нь үүсгэж байгаа шүү дээ. Зүгээр яг файл бичиж байгаа байхгүй тий. f open f close гэдэг танаа нэг юм. Энэ дотор ингээ файлаа бичиж байгаа. За тэгээд энэ чинь ингээд XML доторх юмнуудаа ингэж аваад тий. Тэгээд би энэ чинь бол зөв онцлох нэг юм APAR par 2-ыг яг адилхан төвшний. Уул нь APAR нь арай өөр төвшний одоо хар өнгөрч юм тий. Яг толгой хэлбэрээр оруулж болох ч гэсэн би тэгээд нэг болгож аваад тэгээд энэ чинь бас адилхан ингээд. За эдгээр дээр адилхан зүгээр юу л хийцэн байгаа. Structure-ыг харж агаад яаж задлах уу гэдгийг хийцэн байж байгаа. За тэгээд энийг хийчихээр энэ second text гэдэг нөө text файл юм аа техник ингээ гараад ирнэ. Одоо ингээ явуулчих. За ингээ альтын яагцсан байна. За тэгэхээр энэ чинь юу вэ? Results text second text гэдэг юм байна шүү дээ. Results text second text гэдэг дөнгөж сая ингээ үүсгэсэн байна. За энийг дарж үзье. Text maker маань байж second text. Окей. За diff intro L intro R гэнэ. Diff tfx diff гэдэг. Энэ diff гэдэг нь латихийн одоо ийм хувьсгч тодорхойлъё. За тэр хувьсгчийн нэр нь юм байна. Тэрнийх нь утга нь юм байна гэдэг батна. Тэгээ body text гэдэг хувьсгч байна. Тэгээд доторх утга нь юм байна гэдэг. За ийм хөнгө ашиглагдана. За second. За тэгэд энэ чинь цаашаа яаж эхлэх вэ гэхээр second text маань хийж шүү дээ. Тэгэхээр одоо second text гэдэг энэ чинь ингээд input гэхэлэр одоо манай энэ нөхрийн ингээд бүх ингээд хувьсгчдыг нь ойлгоод авчна өөртөө. Тэгээд тэр хувьсгчуд одоо body text гэдэг энэ чинь хувьсгч ингээд тодорхойлж өгсөн. Тэрийг ингээд слаштай ингээд энэ чинь тавиад өглөөр яг тэр хувьсгчийн утгыг энэ чинь оруулаад өгч байгаа. Ийм үйлдэл явагдаж байгаа зүйл өгтөлтэй. За энэ бол бас хамгийн чухал хэсэг шүү дээ. За тэгээд хатсан байна. Болцсон. За одоо яа. W дээр л ингээд байхгүй бол бүтээж байгаа. Энэ W дээр маань одоо байхгүй байна. Түнд үүсэж W дээр маань байхгүй яагаад гэхээр одоо энэ нөхөр дээр энэ чинь 65 дээр яхад temporary directory гэсэн. Тэгэхээр устгачж байгаа. Энэ iris маань санаалсан. За одоо шинээр дахиад үүсгэж W дээр working directory гэдэг байгаа шүү дээ. Ингээд хоосон folder үүсгэсэн байна. За одоо нөгөө replace гэж байгаа. Одоо second text нөгөө санавал энэ чинь нэг result source гэдэг дээр нэг result source гэдэг чинь бүх улсын хувьд адилхан ерөнхий хувьсгч гэдэг байгаа. Энийг тухайн жишээнийхээ хувьд ингээд өөрчлөх замын зам байгаа. Тэрийг өөрчлөх. За энэ чинь хэдлэгийн strip replace гэдэгцэн. Тэгээд хэдлэгийн энэ шин дээр шууд тавиад өгсөн л доо. Одоо ингэж энэгээр өөрчлөө шүү гэдэг. Одоо яа strip replace p гэж байна. За. Одоо result source гэдгийг энэ home сугархуу document энээр өөрчлөөрэй гэсэн л утгатай юу байгаа. За. Тэрийг нь яач. Тэрийг нь одоо хизээ хийх дараа л хамаагүй байгаа. Энийг бол өмнө хийчих болохоор байсан. Устгах ингэлээ. Юу. Тэгэхээр second text-ийг маань аваад орлуулад тэгснэ шинээр temp text гэдэг. Temp text-ийг temporary directory дээр үүсгээд W дээр дотор temp text үүсгэж. За энийг утгыг харъя л дэглээ. За temp second text-тэй адилхан байгаа. Яг input гэдэргээд явж ирсэн аа. Энчэл зөв input A-тай байсан чинь өөр болчихсон. Одоо энэ чинь хэл харж болно л да бас. Temp text гэдэг чийж байгаа.
Одоо энэ input-ийн энэ зам хэсэг л үүсгэж байгаа. Одоо энэ 3 яг адилхан ингээд тодорхой highlight болж байна. Second их энэ result source нь A-тай. Энэ A 2A-гийн хоорондоос аль A-ийн хоорондоос юм ингээд. За. Тэгээд ийм файл үүссэн. За одоо ингээд эцсийн үр дүнгээ compile хийх дотор одоо дахиад шалгая. Temp техийг одоо яана. Compile хийн. LaTeX-ээр my table гэдэг нөгөө table-ийг оруулж байна. Энд чинь input-ээр авсан байна. За hello world гэдэг энэ чинь text гэж байна. За зураг my x гэдэг x-ийн зургийг EPS-тэй ингэж ингэ авч байна. E-гийн зургийг энэ чинь авч байна. Тэгээд done by гэдэг bold face гэдэг bold. Тэгээд done by хувьсгч маань нөгөө second техээс гарч ирж байгаа шүү. Text гэдэг done by гэдэг хувьсгч чинь татгалж байгаа. Би одоо энэ хувьсгчдаас body техийг ашиглаж байгаа. Бусдыг нь бол ингээ ашиглахгүй орхисон байж байгаас тэ. Ашиглахгүй ер нь бас загвараа янз бүрийн гоё болгож бүгдийг ашигладаг л та. Энэ бүгд ашиглаж болох хувьсгчуд тэ. Яг энэ чи бол ингээ зарим нь ашиглаад талчиж байгаа. За. Одоо энэ чи яана. Одоо энэ чи яана. LaTeX одоо бид нар одоо temp гэдэг энэ юу вэ? Энэ чи энийг ингээ шууд энийг дарахаар уншаад PDF, view PDF хэрэг чи ингээ гараад ирж болно. За тэр амархан учраас зүр байдлаа MATLAB дээр яаж хийдэг вэ гэхээр iris маань энэ iris гэдэг функц байгаа. Тэр iris гэдэг функц ингээд харахлаа. Юу ч энэ iris conf гэдэг юм утгыг юмыг гаргаж өгч байгаа. Тэрэн дээр ингээд iris нь одоо энэ юу н хаана байгаа. PDF LaTeX үүсгэхийн тулд тэр зам нь хаана байгаа гэдгийг зааж өгч байгаа гэсэн үг. Тэгээд мэдээлэлүүд байгаас version дээр за тэгээд тэр iris conf дээр PDF LaTeX file гэдэг LaTeX-ийн функцийн зам маань одоо Windows дээр бол exe LaTeX-ийн exe маань хаана нэ гэсэн үг байна. Тэрийг энэ ч заагаад өгсөн. Тэгээд за ийм одоо алдаа үүсгэхээс хэрэглээд ийм нэмэлт юмуд байна. За эдрийг тайлбарлаад одоо хондоо шаардлага баг. За тэгээд temp техээ үүсгэнэ гэдэг. Temp техээ одоо ингээд яна гэж бас юу шүнээрээ temp директор руугаа W дээр доторлоо орж жагаад орсныхоо дараа одоо энийг ажиллуулчих. Юу болж байна? Too many output arguments what? Юу болж байна? Output тoo many output. За яах юм бол гэж та ийм л байх хэвээр болохгүй. За сонирхолтой болж исэн уус ингэж болдог. Би одоо ингэж үзье. Түмний output arguments. Юу вэ? Display алдаа нь буруу заагаад байгаа. Display ингээд хоос ингээд зүгээр сонголт байгаа тийм. Тэгээд за тэр одоо ингээд temp text байсан W дээр дотор temp TMP гэдэг ингээд энэ нөхөр маань үүсчихсэн байж байгаа. Энийг хэлээ ингээд гоё зөв боловсон нэртэй ингээд газар руу шилжүүлж авахын тулд яг нь сүүлийн move temp PDF гэдэг файлыг results энэ хоёр цэг нь болохоор нэг фолдерын өмнөхтэй W дээр байж байгаа бол second гэдэг фолдерын results дотор final result PDF гэдэг гаргаад өгөөч гэдэг. За энэ хэвчжээ. Тэгэхээр temp PDF маань ингээд шууд cut болчихж байгаа. Results final result гэдэг дөнгөс аяа үүсгэж байгаа. За ингээд текст үүсгэж болж гин, зураг үүсгэж болж гин, table үүсгэж болж гин. Одоо ингээл энэ бүхнийг гой өнгөөр тэ чимээд одоо документ хэмжин дээр доор нь header footer одоо өнгөөр ялгаад зургуудаас гоёор ялгаад тэгээд олон юмнуудаа ингээ нэгтгэхэд өгснээ дараа харилцагчтай ингээ хамгийн гой бүтээгдэхүүн өргөхөд бэлэн болж байна. Тэгээд одоо энэ л логикийг ашиглаад одоо компани маань хийдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас хэрэгтэй мэдлэг болсон баха гэж найдаж байна. Тэгээд дахин онцлоход математик, эдийн засгийн төсөөл, техникийн чадвар бол чухал. Түүнээс гадна үл тутах нь энэ үр дүнгээ тайлгнах чухал чадвар билээ. За анхаарал тавьсан явдал
баярлалаа. Тэгээ дараагийн хичээлээрээ одоо видео оруулан дахиж араас нь нэмээд залгаад тэр видеогоор юу их вэ гэхлээр дахин хэлэхэд GitHub дээр одоо second гэдэг юу нөхрөө GitHub руу оруулсан байж байгаагаа харуул. Яаж оруулж байгаагаа харуулнаа. За гал тавьсан явдалд маш их баярлалаа.